За сайн байна уу монголчуудаа, энэ өдрийн мэндэ. За өчигдөр 5-гийн тоймоор оюун эрдэнэ ярилцлагыг үзлээ. Их л олон зүйл хүндсэн байна. Тэгээд надад тэр дундаас их анхаарал татсан нь болохоор их хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийг бол би бол дэмжиж байгаа. Гэхдээ ямар замаар вэ гэдгийг чухал байгаа юм. Их хурлын гишүүдийг зөвхөн иргэдэл сонгосон, ард иргэд сонгосон. Тэр хүмүүсийг эргүүлэн татах нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөвхөн ард иргэдэл татах боломжтойгоор энэ хуулийг батлуулахгүй болвол өөр ямар нэгэн байдлаар их хурлын гишүүнийг эргүүлэн татах байдалд хөндлөнгөөс ард түмнээс өөр гэсэн үг. Шүүх юу гэдгийг те цэц өөр одоо ямар өвчин зүйл нөлөөлөх байдгийг тэр бүгд оролцох юм бол, тэр бүгдээс аль нэг нь оролцоотой байх юм бол их хурлын бидний сонгосон хүмүүсийн төлөөлөлт төлөөлөх боломжгүй болно л гэсэн үг. Тийм болохоор их хурлын гишүүдийг эргүүлэн татах үнэхээр шаардлагатай гэж үзвэл зөвхөн сонгосон ард иргэдлийн үнийг татах хэсгийн шийддэг байх ёстой л гэж би бодож байна. Өөр арга замаар бол болохгүй шүү. Хэрвээ өөр арга зам оролцох юм бол ёстой л нөгөө ярьдаг хэлээр дуус гэдэг чинь л болно. Өөр юм алга да.